Энэ одоо асуухад жоохон санаа зовборл асуудлууд гараад байна л да. Зүгээр хамгийн нэгдүгээр байгаль орчны нөлөөллийн үнэлгээ нь 3 сарын 19-нд бараг 20-нд алдчихсан гэж сая энд нэг юм гарлаа. Бараг ажил нь ихлээ 500 тэрбум төгрөг ингээд үжээ шилжүүлсэн ажиллагаа явсны ард дээр саяхан гарсан биш. Энийг би ерөөсөй ойлгосонгүй. Эн чинь ус, байгаль, экологи гэдэг чинь одоо хамгийн чухал асуудал биш юм уу? Гэтэл туул гол дээгүүрээ дагуулan барих чагаа гүүрнийх нь усны дүнэлт гараагүй. Ерөөсөй материал ирээгүй учраас гарах боломжгүй гэдэг энэ усны газрын дарга нь хэлээд байдаг. Тэгээ албачсан саяхан байдаг. 500 тэрбум төгрөг шилжүүлсэн байдаг. Энийг ерөөсөй ойлгох ойлоод байна. За энэ дээр дахиад нэг хурамчаар гар үсэг зурсан тухайн асуудал хэрэгдэт байх юм. Тэгээ энэ мөнх эрдэм гэдэг энэ зөвлөх инженер сууж ах шиг байна тий. Энэ би зүгээр хэвлээс авсан мэдээг л асуухад энэ дээр бол би бол гар үсэг зураагүй гэж мэдгдсэн байгаа юм. За бас ой судлаач мөнх зэрэг гэж хүн бол энэ одоо үнэлгээнд дээр би гар үсэг зураагүй гэсэн байгаа юм. Гэхдээ тэгэхээр ч одоо хүмүүсийн гар үсгийг хурамчаар зураад байна уу эсвэл зурчгаа зураагүй гэж гүрийгээд байна уу би бүр ерөөсөө ойлгохоо боллоо. За төгжрлийг дахиад 50% буруулнаа гэд оюун эрдэнэ ерөнхий сайд асан нодлон юм уу хэлжсэн байх юм. Гэтэл 2025 оны 1 сарын 5-нд Нямбатар дарга 15% буруулнаа гэд хэлжсэн байна. Би хэвлэлийн мэдээ ярьж. Гэтэл сая даваадлаа дарга дахиад 30% гэд хэлж байна. Тэгэхээр энэ дээр ерөөсөө яг нарийн тооцоолсон хэдэн хувиар бууруулах тухай нарийн ийм тооцоо судалгаатай дүн бан байхгүй юм шүү. За ерөөсөө хүүхэд байтугай хүүхэд ч ойлгомоор ийм л асуудал байгаа юм л дээ. Төгжрлийг 30 байтугай 3% буруулах гэсэн би л харахгүй байна. Чи баруун зүүн аймаг руу ингэж зорчихж байгаа хүмүүс төгжрээд балраад байгаа юм уу? Тэгээ эдрийг ингээд те одоо төгжрүүлэхгүй тул боломж олох гээд байгаа юм уу? Чи баруун аймаг руу явдаг тэр зогсоол тэгээ зүүн аймаг буюу тэр налахыг л ингэж холбосон ийм одоо гүүрэн зам байгаад идэв. Тэгээ энэ хэд мэн хоорондоо ингэж нэгнийдээ зочлох гэж төгжрээд байгаа эсэхийг би ойлгох ойлоод байна л да. За 3 дугаарт ач холбогдлын хувьд энэ чинь нийгэм эдийн засгийн үр нөлөөтэй байх ёстой. Энэний судалгаа байх ёстой гэж. Зарим ам дээрээ болохоор эдийн засгийн хувьд баг ач холбогдолтой нийслэлд орлого оруулах гэдэг юм шиг ярьж байгаа шиг сонсогдсон. 185 тэрбум биш 85 мянган машинаас 5 мянган төгрөгийн хураамж аваад эргээд энэ мөнгөөрөө Монгол улсынхаа нийслэлийг хөгжүүлнэ гэж ярьж байгаа сонсогдсон. Би бүр ерөөсөй ойлгох ойлоод байна. За дахиад нэг ноцтой зүйл хэлэхэд энэ иргэдийг маш их доромжилж байна. Би одоо өөрөө чи орлогч дарга гэхээс илүү орлогч загнагч юм болоо гэж бодлоо. Өчигдөрхөн энэ иргэдийн төлөөллөг жүжигчд гэж хэлсэн шүү дээ. Юу гэсэн үг юм бэ? Эдгээр ч одоо ажил хөдөлмөргүй хүмүүс юм уу? Ингээд аага багтагаа тийм жүжиглээ явж байгаа юм уу? За бас нөгөө л элбэг дөржтэй холбоно лээ. Элбэг дөржийн хэдэн сугны өснүүд тэнд жагсаж исэн имээ одоо элбэг дөржийн хин юм бэ? Маш олон настай хүмүүс явж илээ шүү дээ. Би бүр агшаа хараад явж байгаа тэр зургийг авсан. Бүр ингээд хөөрхөдөө маажгнаад тэр имэнэр одоо бас хиний гар хөл болоод ингээд жүжиглээ явж байгаа юм бэ? Та энэ иргэдээс уучлах ёстой. Жүжигчин гэж хэлснийхаа төлөө. Тэгээ бас түрүү юу гэнэ үү? Нөө арын хэдийн юм байлээ гэнэ үү? Одоо та юу ярьж байна? Инх таймны төлөө жагсан хүмүүс буруу юм уу? Засгийн газрыг огцруулах гэж иргэд үгээ хэлсэн дахиад буруу юм уу? Эдгээр чи ер нь мап юм уу? Та хэд ер нь? Бараг те. Ингэж байгаа юм шиг агуулга таасаа хэллээ шүү дээ. Маш ноцтой. Энэ иргэний нийгэм гэдэг чинь ерөөсөн Монгол улсын хөдөлгөгч хүч байдэн шүү дээ. Эднэрийн ийм эрүүл шөмжлүүгээр улс хөгждгүй юм. За нийгэм эдийн засгийн үр нөлөө гэж түрүү ярьсан байгаа. Тэгээ энэ дээр бид нар ч одоо таг харанхуй хотод суух хэсэг тухайн асуудал яригдчихэж байгаа шүү дээ. Тэгээ энэ 2.3 их 80 төгрөг гэдэг чинь юу вэ гэхээр 4-р цахилгаан станцын хэмжээний тэрний талтай тэнцэх. Өөрөөр хэлбэл 350 мегаватт хүчин чадал бүхий цахилгаан станц барих ийм их мөнгө байна. Маш их мөнгө. Тэгээ бид нар харанхуй суучгаад нэг баруун аймгийн зүүн аймагтай холбох гүүрэн дээгүүр тэгээд явж явах нь илүү одоо зугаатай юм уу? Би энийг бас ерөөсөй ойлгохгүй байгаа байхгүй юу? Тэр ийм их мөнгөний одоо дүн банк бүр алдсан юм шүү энэ манай их хэрэгчид. Ялангуяа нийслэл 14 мега төсөлч 14 мега үлгэр байсан тодорцсон шүү дээ. Одоо тэр төслийг ярьж байгаа хүн байгаа мó? Өтөр төрөг тэр ажлуудаа зогсоосон байх ихнээс нь. Тэр шиг одоо энэ 22 мега төсөл хийх чи юу вэ наа? Энэ нийслэл дээр
Эхнээсээ ингээ булаагаа дэлгээд чи нар дээр нь мөнгө угаах хэрэгсэл яваад байгаа юм биш үү гэдэг яриа яригдэж шít. Судлаач төрөл тогтоосон байл шít. Ерөөсөө энэ мега төслийн ард мега хулгай явдаг болцсон. Тэгэхээр дахиад тэр 21 мега төсөл хэрэгжүүлэх гэж байгаа гэж үзэх юм бол 21 мега хулгай явж явах вэ гэж айж байна. Тэгэхээр эдийн засгийн үндэслэл талаас нь та бас нэг дахиад нэг тайлбарлаад өгөөч. Нийгмийн болон эдийн засгийн импакт буюу үр нөлөө. Яг эргээр гарсан юм уу? Яасан? За байгаль орчны хувьд 0 гарсан гэж ойлголоо шүү дээ баг. За Баярмаа гишүүний асуултанд хариулъя. Засаг дарганы 1-р улсад даваадлаа. За 3 сарын 19-нд байгаль орчны найруулсан зөвлөгөө батлагдсан. За 2025 онд бол гүйцэтгэгч компани гэрээ шалгаруулж хууль заасныхаа урьдчилгаа төлбөр болох 500 тэрбум төгрөгийг баталгаан дээр үндэслэж олгосон. За байгаль орчны найруулсан зөвлөгөө барилга угсралтай ажлын өмнө хуулиараа шаардлагатай байдаг. Ийм учраас ном журмаар явж байгаа. Энэ дээр ямар ч асуудал байхгүй. Эхний асуулт. За хоёрдугаар асуултанд оюун эрдэнэ ерөнхий сайд 50% гэж хэлдэг нь тойрог 1-р замтаа нийлээд туулын хурдны зам нь Улаанбаатар хотын төгжрэлд одоо байгаа 804 мянган автомашинаар тооцоолсон симуляц дээр 50%-ийн төгжрлийг хамгийн багадаа бууруулах боломжтой гэж бол үздсэн. За сүүлд сая манай одоо даргын бас түрүү нэмж хийснээр камер дээр үндэслэж одоо наривчсан 26 онд хийсэн судалгаан дээр бол наривчилт зөвхөн туулын хурдны замынх ингэж аль одоо уулзууруудыг бол ачааллыг авах вэ гэдэг дээр түрүүн бас тайлбарыг 2 удаа өгсөн. Яармгийн гүрний ачааллыг 32% хүртлээр авна, нарны замын ачааллыг 24% хүртэл, инх тайвны өргөн чөлөөний одоо ачааллыг 8% хүртэл, яармгийн замын ачааллыг 12% хүртэл, олимпийн гудамжныхыг 13%, нарны гүрнийхийг 7% гэх мэт одоо нарийн тооцоол симуляцийг сүүл камер дээр суйрлагдаад бол гэж гарч ирсэн. За хамгийн өргөн ашиглагддаг PTV Visium гэдэг програм 2 аргачлалаар үндсэн бодог. Нэг нь OD буюу Original Destination судалгаа айл өрхүүдээс аваад програм хангамжлаа оруулаад симуляц хийдэг. Нөгөөх нь Улаанбаатарын суурь өгөгдлүүдийг оруулаад математик загварчлалтыг хийдэг. Мөн бид нар арай нэг өөрөөр ашиглагддаг симуляцийн 2-3 хувилбарууд дээр бас тооцоолж үздэг. Ийм учраас бас цаг үеийн нөхцөл байдалтай болоод бол мэдээллүүд бол ингэ шинжлэхтэй явдгаа гэж хариулъя. За 3-р асуулт дээр та техник эдийн засгийн одоо судалгаа өр өгөөжийг асууж байна. За хоногт 167 мянгаас 197 мянга хүртэл автомашиныг бол хоногт тээвэрлэх боломжтой. Тэгээд анхны техник эдийн засгийн үндэслэлээр хийсэн судалгаагаар 5,000 төгрөгөөр нэг удаагийн төлбөрийг аваад явхад бол ойролцоогоор жил 72-100 сая ам долларын бол эдийн засгийн бол нийслэл Улаанбаатар хотод бол төвлөрөх боломжтой гэж үр дүн гарсан. За та цахилгаан станцуудын хувьд болохоор бид нар ТЭЗ 5-ыг бол Улаанбаатар төр үеийн түвшээр эхлүүлээ явж байгаа. Энэ бол одоо 340 мегаватт гигакал цагийн дулаан 300 мегаваттын хосолмол дулааны цахилгаан станцын өртөг ойролцоогоор бол 620 сая ам доллараар бол бид нар төрийн үеийн түвшлэр бол хэрэгжүүлээд эхэлсэн явж байгаа ажлын зураг нэг 70% гүйцэтгэлтэй. За Улаанбаатар 5 ширхэг том эрчим хүчний төслүүдийг 2-ын амжилттай хэрэгжүүлж туслаад өнөөдрийн байдлаар 3-ыг хэрэгжүүлж байна. Жижиг төслүүдэд оруулах юм бол өнөөдөр Улаанбаатар хотод эрчимтэй явж байгаа 15 ширхэг цахилгаан эрчим хүчний болон дулааны их үсрийн төсөл хөтөлбөр Улаанбаатар хот 1 номерт ирэмблээд бол амжилттай хэрэгжиж явж байна. За ажилгүй хүмүүс гэдээ хэлсэн гэлээ. Би бол хувийн хувьд бол хүндэтгэлтэй хандж байгаа. Гэхдээ ингээд зарим хүмүүс ингээд тодорхой шатнд ингээд өмнө мэддэг хүмүүс байж байгаа. Энэ бол яг туулгоолоо аврыг гэсэн өмнөх жилүүдийн хөдөлгөөн эртний нийгмийн байгууллагад ажиллаж байгаагүй. Миний би өөрөө 7 жилийн хурш 5 одоо эртний нийгмийн байгууллага буюу civil society organization-д бол ажиллаж ирж исэн. Мөн туулгоолын энэ аврагч гэсэн өмнөх хөдөлгөөн болон эрдэмтдийг бол мэддэг байсан. Тэгэхээр эдгээр цаг дууссан. Тэгээ баримтлаа. Тэгээд сая 500 тэрбум төгрөг баталгаа өгсөн гэж байна. За үүнтэй холбоотойгоор бас нэг тодруулга байна. Тэр нь юу вэ гэхлээр тендерийн тухай хуулинд тендер шалгаруулалтын баримт бичих заасны дагуу баталгаа гаргасан бол ажлын бэлтгэд хангахад зориулан гүйцэтгэгчид урьдчилгаа төлбөр өгнө гэсэн байгаа. За манай бизнес эрхлэгчид аж ахуйн нэгжүүд бас маш сайн мэдж байгаа. Дотоодын компаниуд альва төрийн тендерт оролцоход урьдчилгаа төлбөр авах нь битэл ер нь хийгээд гүйцэтгсэн ажлынхаа төлбөрийг авахд маш хүнд байдаг. Гэтэл та бүхэн маань бол одоо энэ Highway гэдэг компанийг шалгаруулад тэгээд даруй 500 тэрбум төгрөгийг бол одоо ажил нь ямар ч тийм одоо эхлээгүй байх цаг хугацаанд өгсөн байна. Тэгэхээр энэ тендерийн тухай хууль заасан ямар төрлийн баталгаа гаргасан байгаа юм бэ? Тэгээд яг юунд үндэслэж яаж энэ одоо энэ 500 тэрбум төгрөг олгосон байгаа вэ? За Жаргалан гишүүний асуултанд хариулъя. Засаг дарганы 1-р улсад даваадлаа. За Монгол улсын төрийн худалдаа авалтын тухай хуулийн дээр урьдчилгаа төлбөрөө 30% хүртэл олгож болно гэж заасан байдаг. Энийг бол үнэлгээний хороо өөрснөө урьдчилгаа төлбөр олохгүй шийдээд явдаг. За тухайн үнэлгээний хороо 30% хүртэлийг олгоё гэж заасны дагуу 21% төлбөрийг олгосон байж байгаа. Энэ өөрөө бас хуулийн дээр заасан нэг бол
банкны баталгаа эсвэл даатгалын байгууллагын баталгаан дээр суурилж олгох буюу тухайн компани хэрвээ үйл ажиллагаа хийх боломжгүй болвол банк юм уу даатгалын байгууллагаас нь хохирлоо барагдуулж мөнгөө татаж авдаг ийм зохицуулттай. За 2026 оны засаг даргын Адров нойлог захирамжаар бизнес эрхлэгчдийг дэмжих жил болгохтой уялдуулан нийслэл Улаанбаатар хотын тендер зарлж байгаа үнэлгээний хоруудад дотоодын бизнес аж ахуйн нэгжүүдэд дэмжих зорилгоор бүх төсөл хөтөлбөрийг 30% урьдчилгаатай өгөх, дээрэс нь дотоодын хууль заасны дагуу үндэсний үйлдвэрлэгч дотоодод үйлдвэрсэн бараа бүтээгдэхүүн даваа оноо өгөх байдлаар хуулийн зохицуултыг ашиглахыг бол засаг даргын захирамжаар үүрэг болгож Улаанбаатар тухайн компани ямар баталгаа гаргасан бэ? Тухайн компани нь даатгалын компани баталгаа гаргасан.